За одоо та бүхэн дээр одоо өгсүр газар дээр хөлөө хэрхэн зөв байрлуулж явах талаар танилцуулъя. За юуны өмнө одоо өгсүр газар дээр хөлөө та болгон аль болохоор ингээд тохоогоор нь гүйц тавих хэрэгтэй. Ингээд дутуу тавьж явах нь бол одоо хөлийн энэ арын ирээн булчин болохоор ачаал үүсгэж амархан ядрах гэдэг. За хөлөө гүйц тавилаа. Хөлний шагаа болон одоо энэ өвдөг нь болохоор нэг шулуунд байх ёстой. Өвдгөө одоо хит ингээд шагаанаас урагш нь ингээд төрж оруулаад энэ дээр ингэж босож урагшаа одоо өгсүр газар алхах нь болохоор өвдгөн дээр болохоор ачаал үүсгэж өвдөг ирээн булчин хоёрын дээр болохоор ачаал үүсгэх гэдэг. За тэгэхээр хэрхэн яг зөв алхах вэ гэхээр хөлөө гүйц тавиад хөлний шагаа болон одоо өвдөг маань яг нэг шулуунд байх ёстой. Эндээсээ хөлийн одоо гуйны арын булчин болон одоо өгзөгний булчингаа ажилуулж өөрийнхөө биеийг дээш нь өргөж алхах нь болохоор зөв юм аа. Одоо хүний биеийн одоо гуй болоо одоо өгзөгний булчин болохоор хүний биеинд байгаа нийт булчингийн бараг 40-50%-ийг одоо дангаараа эзэлдэг юм том булчин байгаа. Тэгэхээр ачаал даах чадвар сайтай одоо ядралт бага байдаг учраас аль болох одоо алхалтанда том булчингуудаа ажилуулж явах нь ядралт байхтай байдаг гэсэн үг ээ. За уулын өгсөөр алхахдаа одоо бид ядрахгүйгээр одоо зөв алхах дараагийн техник маань болохоор аль болохоор одоо огцом хөдөлгөөн хийхгүйгээр тогтмол хурдтайгаар ингэж жигд алхах нь болохоор зүйтэй байдаг. За уулын өгсөөр алхахдаа одоо таяга хэрхэн зөв туулж одоо алхах талаар танилцуулъя. За юуны өмнө болохоор таягныхаа гол үүргийг болохоор одоо мэдж яах нь одоо зүйтэй гэж бодож байна. За таяг маань болохоор хамгийн гол үүрэг нь бол одоо хүний биеийн тэнцвэрийг одоо олж зарим тохиолдолд хүний биед ирж байгаа ачааллыг одоо зөв хуваарлж явхад туслах үүрэгтэй оролцох одоо ийм хэрэгсэл байгаа. За тэгэхээр яг хүн алхаж байхад бол тэр алхалтын хүчийг бол одоо хүний бие одоо хөл гаргаж байгаа. Тэгэхээр эндээс гарч байгаа одоо хүчийг нь хэрхэн зөв хуваарлж одоо тэнцвэртэй явах вэ гэдэгт нь тусалдаг зүйл маань болохоор таяг гэж ойлгох хэрэгтэй. За өгсүр газар одоо ялангуяа ийм огцом өгсүр одоо жишээ нь энэ ийшээ дээшээ гарлаа гэж бодоход огцом өгсүр дээр хэрхэн зөв гарах ёстой вэ гэхээр таягаа ингэж өмнө нь ингэж авчирчаад эндээсээ биеэд ингэж татаж гарах нь болохоор гар олон мөрөн дээр болохоор одоо их ачаал үүсгдэг. Тэгэхээр энэ нь болохоор буруу юм. Тэгэхээр та яг арийнхаа одоо энэ тулгуур хөлний харалдаа таяга тавиад таягийн дээрээсээ түлхээд алхах нь болохоор зөв техник юм аа. За одоо та бүхэндээ одоо уулын уруу одоо хэрхэн зөв алхаж буух талаар танилцуулъя. За юуны өмнө урууд нь гэдэг маань одоо хүн өөрийнхөө биеийн хүндийн төвийг хойноо байрлуулж одоо тэгж мэдэрч бууна гэсэн үг. Урууд өксөхөд болохоор хүн одоо өөрийнхөө биеийн хүндийн төвийг бол нэг цэгээс нөгөө цэг рүү одоо ингэж зөөх ийм мэдрэмжтэй явдаг бол одоо уруудахад бол хүндийн төв нь болохоор хойноо үлдэж аль болох одоо бие ингэж тоормсолж барьж одоо явах нь бол зүйтэй байдаг. За тэгэхээр одоо хүн одоо ингээд уруудахтаа унаж бэртгэхээс одоо өөрөө өрсөлдсөн сэргийлээд замаа илүү ойроос харахын тулд бүгтэж ингэж явах гэдэг. Ингээд замаа харж тэгж бүгтэж тонгож явах нь болохоор одоо нуруунд ачаал өгөх
гих мэтийн одоо ийм одоо сөрөг талууттай за мөн одоо годроодож унах ч гэдэг юм уу биеийн тэнцвэр алдагдах за иймэрхүү зүйлүүд гардаг учраас за өмнө тайлбарлаж исэн биеийн яг энэ босоо шулууныгаа бол алдагдуулахгүй яг цэх байжгаад одоо уруудаж буух нь бол зүв байдаг. За уулын уруу буухад одоо хөлний тавилт болохоор маш чухал байдаг. За тэгэхээр та бүхэн одоо уулын уруу буухтаа аль болохоор хөлийн давхайг хөлийн улаараа газар дээр одоо гүйцэд гიშгэж явах нь болоо зүйтэй. За ихэнх хүмүүс бол одоо уруудаж буухтаа өсгийгөөрөө төрүүлж гიშгээд байдаг. За ингэж гიშгэх нь болохоор одоо өсгий бол ингээ газарт хүрэлцэж байгаа энэ одоо талбай нь бага байдаг учраас халтрах эрсдэлтэй. За мөн одоо хөлийн булчин дээр одоо ачаал үүсч одоо юм ядрах эрсдэлтэй байдаг. Харин хөлийн уулыг одоо бүтэн гიშгэж явах нь халтрах эрсдлийг бол багасгаж идэг. За мөн одоо хөлн дээрх одоо ачааллыг жиг туваарлж идэг болохоор ядрал багтаа байдаг. За тэгэхээр дараагийн чухал зүйл маань болохоор одоо уруудаж бууж байхдаа одоо хөлийн байрлал чухал да. Тэр нь ямар байрлал вэ гэхээр хөлийн өвдөг болон одоо энэ шагаа энэ хөлийн хуруунууд болохоор уруудаж гიშгэхдээ яг нэг зүгт байрлаж одоо харж гიშг тавигдчих хэвээр. Тэр маань юу гэсэн үг вэ гэхээр хөлийн хуруу одоо ийшээ чиглэсэн бол өвдөг дагаж ийшээ нугарч буух хэвээр. За хөлийн хуруу ийшээ чиглэсэн боход өвдөг ингэж дотгошоогоо юм уу ингэж гадагшаага ингэж тавих нь өвдгөн дээр ачаал үүсээд өвдгийг бол одоо гэмтэх ийм эрсдэлтэй байдаг учраас та бүхэн заавал одоо энэ хөлийн уул болон өвдөгний чиглэлийг яг нэг зүг рүү ингэж нугалж тавьж доошоо уруудаж буух нь бол зүв байдаг. За уулын уруу одоо уруудаж байхдаа ямар нэг юм жоох юм өндөрлөг юм газраас одоо хэрхэн зөв одоо алхаж буух талаар танилцуулъя гэж бодож байна. За ингэж буухтаа бол одоо таазыг доошлуулахдаа хоошоо доошоо буюу одоо хоошоо доошоо ингэж болгож байгаад хөлөө ингэж зөөж буух нь яг одоо энэ тулгуур хөл болон энэ бууж байгаа хөлний гуйны уртлын булчинд болоо одоо энэ өвдгөн дээр хит их ачаал үүсч гинтэх аюултай байдаг. За тэгэхээр яаж буух нь зөв бэ гэхээр буухтаа таазаа ихс доош нь болгоод уртлынхаа хөлийг ингэ зөөж тавих нь болохоор биеийн одоо ирж байгаа ачааллыг бол 100% хуваарлж өгдөг. Та бүхэн гэхдээ энийг бол туршиж үзээрэй. Яг ингээ бид ирж байгаа ачаал нь бол яг өөртөө яг мэдрэгддэг. Хоошоо доошоо болоод хөлөө ингэ зөөж тавих нь болохоор ачаал их аавна. Шууд чанх доошоо болоод хөлөө ингэж буух нь болохоор биеийн ачааллыг болохоор жиг хуваарлж өгдөгөө гэсэн үг. За тэгэхээр одоо та бүхэндээ одоо уулын уруу тайга хэрхэн зөв туулж одоо явах талаар танилцуулъя. За уулын өгсөөр бүгдөө явахдаа одоо тайга яг тулгуур хөлнийхөө одоо яг харалдаа ингэж тулж явж исэн бол уруудахад болохоор буух газараа ингэж төрүүлж ингэж тайгаараа тулж өгөх нь одоо зүйтэй байдаг. Ингээд болохоор өсөж исэн одоо тайгныхаа уртаасаа одоо баг зэргийн тайга ингэж сунгаж өгөх юм бол та ингэж тайга ингэж урагш нь ингэж тонгож байрлуулахгүйгээр яг өөр твтехнэр ингэж тулах одоо боломжтой болдог. За тэгээд за мөн өксөхдөө бид бүхэн одоо таягны оосорт ингээ гараа хийгээд оосон дээрээс нь тулж алхаж исэн бол уруудахад бол одоо таягныхаа ингээ дээрээс нь тулж өгж алхаж одоо буух нь бол эвтэйхэн байдаг. За мөн оосрондоо хийхгүй ингэж гарч явах нь одоо ямар нэгэн байдлаар хад асахтай газар юм уу одоо модны завсарч юм уу таяг хавчуулагдаад ингээ гацаад биеийн тэнцвэрийг алдагдуулаад одоо юм хунгаах эрсдэлтэй байдаг. Харин оосорноос ингэж гараа гаргаад явцсан тохиолдолд ямар нэгэн байдлаар таяг гацхад таяга ингээ орхиод явах одоо иймэрхүү давуу талуудыг үүсгдэг учраас уулын уруу буухтаа таягныхаа оосорноос гараа авч гараа гаргаж одоо буух нь бол тохиромжтой байдаг.